За 14897-г задлж бичээ гэсэн байна. За тоогоо энэ дахиж бичээд оронгуудаа бүгдээрээ өөр өнгөөр бичье. За тэгэх юм бол энэ ч аль орон гэдгийг алдахгүй шүү. За 14000 гэсэн байгаа. За ийм томор бичих шаардлагагүй л дээ. Гэхдээ яг хуу томор биччихье. За 14897. За өмнө нь хөхөөр бичсэн болохоор шараар бичье. За үүнийг задлж бичээ гэсэн байгаа. Бүгдээрээ эдгээр орон аль оронд байна вэ гэдгийг бодъё л та. За тэгэхээр энд байгаа 7 бол нэгжийн оронд байна. За энд байгаа 7 нэгжийн оронд байна. За энэ 9 бол 10-ын оронд байна. 10-ын орон гэсэн үг. Энэ талаар бүгдээрээ удахгүй үзнэ. За энэ бол 7 нэгж гэсэн үг. За энэ ч 8 100-ын оронд байна. За 8 100-ын оронд байна. 4 1000-ын оронд байна. За үнэндээ бол энэ маань 4000 гэсэн үг шүү дээ. За дараа нь энэ нэг 100000-ын оронд байна. Тэгэхээр яасан бэ гэхээр зүүн талын орон руу шилжих бүрт 10-аар үржүүлж байгаа биз? За нэгжийн орон, 10-ын орон, 100-ын орон, 1000-ын орон, 100000-ын орон. За одоо энэ яг юу вэ гэдгийг бүгдээрээ бодцгоё. Энэ нэг 100000-ын оронд байгаа болохоор үнэндээ бол ер нь сумнууд зураад хоорондоо холцоогүйгээр хийсэн. Тэгэхээр тиймээс нөгөө захаас нь эхлэе л дээ. Энэ 7 юу гэсэн үг вэ гэдгээс эхлэе. За энэ 7 бол үнэндээ 7 нэгж гэсэн үг. За энэ талаар бодох өөр нэг арга бол энэ 7-г үржих нь 1 гэсэн үг гэж бодож болно. За энд бүгдээрээ ижилхэн 7 нэгж гэсэн үг. Одоо энэ 9-ийн талаар бодъё. Сумнууд хоорондоо огтлцохгүй учраас тэгвэл энэ 9 юу гэсэн үг лээ? 9 10-т гэсэн үг шүү дээ. 9 ширхэг 10-т байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань 10 нэмэх нь 10 нэмэх нь 10 гэд 9 удаа бичиж болно. За үнэндээ бол 9 ширхэг 10 таа л гэсэн үг. 9 10-т эсвэл 9-ийг үржих нь 10 ч гэж бодсон ч ер нь бол болно л доо. За эсвэл ирч гэж бодсон ч болно. За аль хэдүүлээ эдгээр олон хэлбэр бүгдээр ингээд бичээд үзье. Энэ 9 болвол 9 10-т эсвэл 9-ийг үржих нь 10 эсвэл ир гэсний бүгдийг нь төлөөлж байна. За дараа нь энэ ч 8 байна. Энэ 8 бол 100-ийн оронд байна тийм ээ. 800 гэсэн үг. 800. За эсвэл 8-ыг үржих нь 100. 1000 биш шүү 100 шүү. За 8-ыг үржих нь 100 эсвэл 800. Энэ нь үнэндээ бол 800. За дараа нь энэ ч 4 байна. За та нар ойлгож байгаах. За энэ 1000-ийн оронд байгаа 4000 гэсэн үг. За 4000 гэсэн үг. Энэ чинь тэгэхээр 4-ийг үржих нь 1000 буюу 4000 гэсэн үг. За 4 гэдэг чинь 4000-ыг хооронд нь 4 ширхэг 1000-ыг хооронд нь нэмсэнтэй адилхан шүү дээ. За одоо энд зөвхөн нэг үлдлээ. Энэ бол нэг 100000-ын оронд байна. Тиймээс үнэндээ бол 100000 таа л гэсэн үг. За энийг та нар хасаа байна гэж төсөөлж болно. Хүзрийн тоглоомын хасаа. Нэг бүр нь 100000-ыг төлөөсөн хөх өнгөтэй хасаа. За нэг ширхэг байна гэж бодож болно. Тэгж бодвол амархан байвал тэгж бодсон ч болно. За нэг 100000 гэдэг чинь нэгийг үржих нь 100000 буюу 100000 гэсэн үг. За ямар нэг тоог задлж бичих гэвэл бүгдээрээ за 14897-г эдгээр тоонуудын нийлбэр хэлбрээр буюу бүрдэл хэсгүүдийн нийлбрээр нь бичнэ. Эсвэл эдгээрийн нийлбэрч гэж бичсэн болно. За бичъя л та. Энд дээд талын 7-г үржих нь гэдэг чинь 7-тай тэнцүү. За тиймээс 14897 гэдэг маань 100000 дээр нэмэх нь 4000. Нэмэх нь 800. Нэмэх нь 90. Нэмэх нь 7. За ингээд энэ бол задлж бичсэн хэлбэр эсвэл энэ үржүүр хэлбэрээр бичсэн ч болно ялгаагүй. За нэгийг үржих нь 100000. За хүмүүс ер нь бол задлж бичих гэдгийг юу гэж тодорхойлохоос шалтгаална л та. 4-ийг үржих нь 1000, нэмэх нь
8-ыг үржих нь 100, нэмэх нь 9-ыг үржих нь 10. За, жаахан баруун тийш нь болгоодох юм. Нэмэх нь 7-г үржих нь 1. За, энэ хоёрын алийг нь ч ер нь бол задаргаа гэж хэлж болно.